Ялгааргүй их зэрэгэлдээ ертөнцөөс Spider-Man аль хувилбарт хамгийн их дуртай вэ гэх асуултад хүн бүр өөрийн сонирхолтой хувилбарыг хэлэх баг. Зэрэгэлдээ ертөнцийн олон сонирхолтой хүн алзууд буюу Spider-Verse, комик фэнүүдийн сонирхлыг ихээхэн татдаг байсан ч Sony анимашны бүтээлүүдийн ачаар бүр илүү алдартай болсон. Тэгвэл миний хувьд топ 10-д багтах нэгэн хувилбар бол Spider-Man Noir. My name is Peter Parker. Ихэнх үзэгчид 2018 онд нээлттэй хийсэн Into the Spider-Verse дээрх Nicolas Cage-ийн хувилбараар нь илүү мэдэх баг. Hey fellas. Харин миний хувьд анх 2010 онд гарч байсан Spider-Man Shattered Dimensions тоглоом дээрээс мэдэж байлаа. Spider-Man Noir мэдээж нэрнээсээ ойлгомжтой. Noir жанрын киноны ертөнц гэдгээрээ онцлог. Товчгондоо хар цагаан бүүдэр visual style, их хямралын үеийн Нью-Йоркод иргэдийн амьдралд орой, гэмт хэргийн бүлгэмүүд хүчээ авсан, харин тэрхүү бүлгэмийн эсрэг hard boiled мөрдөгч дүр тэмцэнэ. Тэгвэл энэ удаагийн бичлэгтээ Spider-Man Noir-ын origin түүхийг өгүүлэх 2009 оны ижил нэрт комикийг ярьцгаая. Is he in black and white? Хар цагаан зураглал гэснээс Univision-ийн хар төхөөрөмж шинжлэгдэжээ. Таны зурагт хуучныхч бай, ухаалаг биш ч бай, HDMI оролттой л бол Univision-ийн хар төхөөрөмж зурагтын чинь ураг тархин болж ажиллах юм. Өөрөөр хэлбэл шинжлэгдсэн хар төхөөрөмжөө залгаад яг л ухаалаг зурагч шиг интернет орж, YouTube дээр манай сувгийг үзэж, Google Play Store-оос хүссэн апп-аа суулган ашиглах боломжтой. Гар утас, компьютер, таблет гээд бидний өдөр тутамд ашигладаг төхөөрөмжүүд хуучир шинжлэх шаардлагатай болдог шиг Univision-ийн хар төхөөрөмжөөч бас шинжилээрэй. 1933 оны 1 сар. Цагдаа нар Daily Bugle сонины офисын гадаа ерөнхий редактор J. Jonah Jameson буудуулсан гэх мэдээллийн дагуу иржээ. Тэд Jameson-ийн өрөө рүү дарин ороход сандал дээр буудуулчихсан. Харин Spider-Man гартаа буу барьсан байдалтай ширээн дээр нь явган сууж байв. Spider-Man үнийг тайлбарлах гэж оролдсон ч цагдаа нар шууд л түүнийг сэжиглэж зэвсгээ хаяхыг тушаана. Харин Spider-Man тороо гаргаж цагдаа нарч зөрүүлэн гал нээн цонхоор үсрэн арай гэж зүгтсэн юм. Тэд Jameson-ийн ширээн дээрх гэрэл зургуудыг харж Spider-Man-ийн талаарх түүний үг үнэн байж хэмээн ярилцсан. Тэгвэл энэ бүхэн болохоос 3-7 хоногийн өмнөх рүү буццгаая. Riverside Drive-ийн доохонд байрлах нэгэн ядуусын хороололд Daily Bugle сонины сэтгүүлч гэрэл зурагчин Ben Urich ард иргэдийн хүнд хэцүү дорой амьдралыг гэрэл зурагт буулгахаар Jameson-ийн тушаалыг даган ирсэн байв. Энэ үед иргэдийн дунд нэгэн хүн хайрцаг дээр гарын зогсож тэднийг ямар нэгэн зүйлд уриалан дуудаж байлаа. Тэр бол May Parker. Тэрээр иргэдийг тэмцэхийг уриалж, өөрсдийн хөлс хүчээ шударгаар нөлөөлөх хэрэгтэйг дурдна. Гэвч энэ үед Ox, Fancy Dan, Montana гих Goblin-ийн дор ажилладаг 3 гангстер энэ бүх үмэнийг тэр дундаа May-ийг зогсоохоор ирсэн байв. Харин Peter Parker авгагчаа хамгаалахаар тэдний эсрэг зогссон ч юу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Тэд Peter-ийг зодож, May-ийг ташуураар хүлэхэд Ben Urich энэ бүхнийг камертаа буулгаж амжжээ. Urich тэднийг маргаашийн мэдэн дээр гарах уу? Эсвэл тэднийг 50 орхих сонголтыг өгнө. Харин Ox бүхнийг хүчээр шийдэхийг оролцсон ч Fancy Dan түүнийг зогсоож Urich-ийг оролдож болохгүйг сануулдаг. Харин Urich May Peter хоёрыг гэрт нь хөргөн өгч Peter-ийг нэгэн газар руу дагуулan явахаар болов. Учир нь Urich Peter-ийн нүднээс уур хилэн итгэл найдварын очийг зэрэг харж байлаа. Түүнийг сорих гэсэндээ эсвэл бодит байдлыг харуулж нүдэн дэх очин онтрохыг үзэх гэсэндээ ч тэрөө Urich тэр шүн Peter-ийг The Black Cat зингээний газар руу дагуулan очжээ. Харин тэрхүү газрыг ажилуулах үзэсгэлэнтэй бүсгүй бол Felicia Hardy буюу Black Cat. Urich Peter болон Felicia нарыг танилцуулж амьдралдаа нэг л бүсгүйд гэрлэх санал тавьсан Felicia мөн саналыг нь хүлээж аваагүй болохыг хэлдэг. Тэд ширээн цууж, бордарс балгангаа энэ хотын муу мухайг ярилцаж, May-ийг зогсоохгүй бол тэдэнд аюултай болохыг Urich сануулна. Харин зингээний газарт Нью-Йорк хотын дарга Jimmy Strider эхнэрээсээ өөр бүсгүйтэй зугаацаж, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мөрдөгч Ryan, хотын хамгийн том MC хүрээлэн өдөртөн зохион байгуулдаг Emily Alcoonaтай ярилцсан сууж авга ах Бэний хамгийн их тэмцэж байсан Adolphus Crane гэх мэт томчууд байлаа. Энэ үед хотын хамгийн аюултай нэгэн болох Goblin буюу Norman Osborn өөрийн дагуулуудтайгаа орж ирэв. Ben Urich ягаад May болон Peter-ийн араас Goblin-ийн хүмүүс яваад байгааг Peter-т тайлбарлана. Goblin бол freelancer. Хувийн шалтгаанаар тэдний араас явах нэгэн ягаад ч биш. Харин түүний яг одоо ярилцсан зогсох тэдгээр эрх мэдэлтнүүд өөрсдөө далдлахын тулд Goblin шиг хүмүүсийг хөсөлдөг. Магадгүй Alcuna тохиролцоог хийж, Crane төлбөрийг төлж Ryan цагдаа шүүхээс бүхнийг холдуулан хотын дарга зүгээр л оршиж буйн төлөө хөв өртөж байгааг таамаглана. Хотын даргаас эхлээд цагдаа шүүх бүхэл том гэмт хэрэгтнүүд яг л Аалзны тормид хоорондоо хэлхэлцэн Urich түүнд инхүү тайлбарлав. Peter ягаад Norman Osborn-ыг Goblin гэж дууддгийг асуухад хинч мэдэхгүй нууц болохыг Urich хэлнэ. Харин Goblin бүх дампуурсан цирк, гажуудын шоунуудаар явж өөрийн бүлгийн гишүүдийг бүрдүүлсэн болохыг Urich хамгийн сайн мэдэж байлаа. Циркийн амтын сурагч байсан Craven. Харин түүний нөгөө талд хамгийн харгас эрцгий Vulture.
Гэтэл хэдхэн цагийн өмнө уулзсан Fancy Dan тэдний ширээн дээр очиж Goblin ч бас тэдний өмнө ирхэн тэр. Goblin шууд Питерийг таних, авга ахын нөхөл ямар аимшигтай болохыг хэрхэн зэрлэг нотод бариулж нас барсныг нь дурдна. Үнийг сонссон Питер мэдээж маш их бухимдаж, ууж байсан вискигээ шууд түүний нүр рүү цацна. Харин Vulture Питер рүү дайрах гэхэд Goblin түүнийг зогсоож, цэнгэний газар аллаг үлдэж болохгүйг хэлдэг. Харин Юрик Питерийг хамгаалж, тэд хамтдаа дөрмийн дагуу цэнгэний газраас хөөгцсөн юм. Фелишиа Питерийг том болцоход дахин ирэхийг сануулж, Юрик түүний хийсэн үйлдэлийг буруушаана. Харин Питер энэ бүхнийг нүдэнэд өнгөрч чадахгүйг, зүхтаач чадахгүйгээ Юрикт хэлв. Харин Юрик түүнийг үнэхээр ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгааг асуун, маргааш нь Daily Bugle-ийн офис дээр Джеймсний өрөөнд дагуулan очдог. Питер шинжлэх ухаанаар суралцах хүсэлтэй бөгөөд коллежийн төлбөрт нэмэрлэхээр Daily Bugle-д Юрикийн доор туслах гэрэл зурагч нар ажилд оруулж өгөв. Харин Джеймс нь Питерт хандаж энэ хотын хэдэн сая зовлонт түүхийг өөрт нь авчрахыг хүсдэг. Питер Юриктэй хамт хотод болж буй шудраг бус зүйлсийг гэрэл зурагт буулгаж, аримж туршлага хоригдлуулж байлаа. Тэдний олох түүх янз бүр. Нэгэн шөнө эхнэр 6 хүүхдээ орхин амиа орлон залуугийн мэдээг бэлтгэсэн юм. Тэр залуу Гоблинд их хэмжээний өртөө байсан бөгөөд хэрвээ нас барч чухал өрн цайрна гэх Гоблины худлагт итгэсэн байв. Гэвч түүнийг амиа орсны дараа бүх үрийг эхнэр нь өвлө авсан юм. Учир нь Гоблин мөнгөө заавал буцааж авдаг. Питер Юрик хоёр цайны газар ундаалan суухдаа Гоблины бүх бузар булааг бүгд мэддэг хэрнээ хинч дуурч чадахгүй байгаад нь бухимдна. Питер Юрик давгах бэний үхлийн талаар ярих бөгөөд гарыг нь хүлж байгаад нүүр нүдгийг зодож үхэхээс өмнө зэрлэг нохтод хайж хідэн хэсэг тасчиж хайсан талаар хэлв. Гэвч энэ бүхэн Юрикт шин содон мэдээлэл биш байв. Тэр бүхнийг мэдэж байсан юм. Түүний мэдээгүй ганц зүйл авгах бэний зохицыг Питер олсон явдал. Юрик гэртээ харж Питерийн туулсан өвдөлт зовлон шаналл ямар их болохыг гайхаж өөрийгөө ямар сул дорой болохыг бодон мансуурна. Гэхдээ Питер нэг зүйлийг буруугаар ойлгож байсан юм. Бэнийг хэдийн хэсэг тасчиж хайсан зүйл бол зэрлэг ноход биш. Харин Гоблины дагуул хүний махаар хооллогч Vulture байсан юм. Юрик энэ бүхнийг дэрэгдээс нь харсан учраас маш сайн мэдэж байлаа. (1932 оны 12 сар) Питер Паркер Юриктэй хамт Нью-Йорк хотын гудмаар хэрэн хисж туслах зурагч нар ажилласаар. Харин тэр нэгэн шөнийн гол мэдээ орон сууцны галт төмөр байлаа. Гэвч Юрик энэхүү төмрийн талаар өөрийн таамгаа Питерт төвшүүлв. Их хямрал болж хүмүүс ажилгүйдэн түрээсээ түлхэд хүндрэлтэй болсон. Тиймээс түрээсийн үнийг бууруулж газрын эзэдийн орлого буурсан байв. Цаг хугацаа өнгөрөх бүр байдал улам хүндэрч газрын эзэд ч үжирч мууцсан барилгаа зарахад хүндрэлтэй болсон. Гэхдээ байшин шатчих юм бол газрын эзэд даатгалаас хангалттай хэмжээний мөнгөө олоод авчихна. Асуудал ингэж шийдэгдэнэ. Гэтэл Питер бяцхан охин тэдний асаасан галж шатаж өгсөн нь аллах хэмээн үзэж байлаа. Харин Юрик олон хүнтэй барилгаас ганц охин амиа алдсан нь бараг л гайхамшиг гэж үзнэ. Тэдний яриа цаашлах тусам дахиад л бүх муу муухайг яагаад дуурч мэдэгдэж болдоггүй юм бэ гэх парадокс руу ордог. Гэтэл угааж байсан зургуудаас нэгэн зурагт Fancy Dan нэмсэглэн зогсож байгааг Питер олж харав. Юрик энэ бүхний цаана мөн л Гоблин байж болох ч хангалттай нотлох баримт байхгүй, мөн цагдаа шүүгч түүний гарт байгааг ахин сануулдаг. Авгах байн дэлхийн 1-р дайнд нисгэж байсан бөгөөд Питерийг сурган хүмүүжүүлсэн. Хэрв эрх мэдэлтнүүд итгэл даахгүй бол тэднийг огцруулж буулгах нь ард түмний үүрэг хариуцлага гэх үгийг хэлдэг. Энэ үг нь энэхүү ертөнцийн авгах байны агуу их хүч чадлыг дагаж агуу их үүрэг хариуцлага гэх үгний хувилбар гэж хэлж болно. Харин Юрикийн хувьд авгах байны нэрийг сонсох бүрт хүн дээр тусаж байлаа. Нэгэн орой Питер Юрикийн гэрт очиход Юрик мансуурсан байдалтай сууж байв. Гэтэл утсаа гинэж уцыг автал нэгэн үл таних хүн Юрикт зориулсан мэдээлэл өгнө. Тэрхүү мэдээлэл нь Гоблины хүмүүс хулгайлагдсан эртний идэл хүлээж авах талаар байлаа. Питер мэдээллийн дагуу ачаа хүлээж авах газар тагнахаар очиход нэгэн хачирхалтай аалзны хэлбэртэй эртний баримл байлаа. Гоблин энэ мэтийн эртний идэл цуглуулдаг бөгөөд тэрхүү аалзанд хүрсэн хүн шууд өгдөг хараалтай хэмээн түүний дагагчид хоорондоо ярилцсан. Гэтэл Fancy Dan тэрхүү баримлыг зөөж явахдаа унгаан алдаж баримлаас асар олон аалз гарч ирэн түүнийг хаасайгүй хазаж хороодог. Питер энэхүү явдлыг дээрээс нь ажиглаж байсан бөгөөд нэгэн аалз дээшээ авирч түүний гарыг ч бас хазаж орхино. Тэрээр шууд лухаа алдаж зүүдэнд нь аврах том аалзан бурхан харагдаж түүний хадал зөвхөн хорон муу санаатнуудыг хороодог ба Питерт илүү том дарчлалыг буюу хүч чадлын хараал өгөхөө хэлдэг. Харин Питер ухаан ороход аалзны торонд ороогдож дээрээс доош харсан байдалтай сэрэх ба дээшээ авирахад гинт түүний Spider Sense ажиллаж эхэлдэг. Тэрээр дээш доош ямар ч асуудалгүй өсөрч харайн өөрийгөө хүчтэй бас акробатик болсон байхыг ойлгодог. Энэ үед Юрик Гоблины үйл ажиллагаа явуулдаг оффист очиж галт төмрийн үеэр Fancy Dan байсан гэлж зургийг үзүүлэн Гоблины бүх бузар булааг дэлгэн хэмээн сүрдүүлж байлаа.
Мэдээж нэгмүү сэтгүүлчээс Осборн айхгүй. Тиймээс түүнийг хөөн гаргах үеэр Питер нүрээ далдлан барилга руу дарж эхэлдэг. Цонхоор үсрэн орж, Кревенийг өшөглөн, бүл зүрийг зохиж, Осборны өмнө ширээн дээр нь гарна. Энэ үед Питер Юрикийг олж харах бөгөөд Гоблинтэй холбоотой байсныг ойлгож, шууд түүний араас хөөж эхэлдэг. Хэдийгээр Питер масктай байсан ч түүний ярианаас Юрик шууд түүнийг таних орхино. Энэ үед Гоблин болон түүний залуус тэднийг хөөн ирэх бөгөөд Питер түүнийг харах хүсэлгүйгээ хэлэн зүхтаана. Юрик Гоблины өгсөн мөнгийг түн рүү цацаж бүх зүйл дууссан хэлэн явдаг. Харин Монтана шууд л түүнийг буудах гэсэн ч Гоблин түүний цуглуулсан нотлох баримтыг олтлоо хороож болохгүй хэлэн зогсоодог. Юрик шууд л гэртээ харин энэ бүх хугацаанд Гоблины эсрэг цуглуулсан нотлох баримтуудаа нэгтгэж J. Jonah Jameson руу залган бүхнийг илчлэх гэж байгаагаа ч бас түүнд хэлв. Харин Юрикийн гэрийн хаалгыг хэн нэгэн догшиж хаалгыг онгойлгох үед Юрик ажиллаа дуусгаж чадалгүй амиа алддаг. Нөгөө талд Питер дээврийн өрөөндөө авгах Бенни дайнд оролцож явсан нисгчийн хувцсаар өөртөө өмсгөлхийн. Авгах Бен нисгчийн хувцас баатрийн одон медалаараа хизээж бахархаж байгаагүй бөгөөд Питер түүний төлөө, түүнээр бахархуулахын төлөө энэ бүхнийг хийх болно хэмээн өөртөө андгаална. Харин Юрикийг хороосон нэг нь J. Jonah Jameson байсан бөгөөд нөгөө талд Питер өөрийн бүтээсэн өмсгөлөө өмсөж бүрэн утгаараа Spider-Man болж Гоблины араас бүр мөсөн явахаар шийдсэн байлаа. Spider-Man шинээр олж авсан хүч чадлаа ашиглан Юрикийн гэрийн цонхоор орно. Гэвч бүх зүйл оройтсон байх бөгөөд Юрикийн буудуулсан цогцос хаасаагүй ухаж төнгөсөн замбраагүй өрөөл түүнийг ухтаж байлаа. Нөгөө талд Гоблин Юрикийн гэрээс цуглуулсан нотлох баримтуудтай танилцаж, баримт нь дутуу, мөн ердөөдний хилтерхийн болохыг ойлгодог. Юрик өвхөөс өмнө бүх чухал баримтаа хин нэгэн шилжүүлсэн гэдгийг гадарлаж, түүний хамгийн хитгэж найддаг хүн хэн болохыг гайхаж байлаа. Харин Питер The Black Cat зингээний газраар өнгөрч байтал Фелишиагийн туслах түүнийг дуудаж, Фелишиа өөртөө нуулзах хүсэлтэй байгааг түүнд хэлнэ. Тэд зингээний газрын хоёр давхар руу гарах үед Гоблины дагуул Огс тэднийг ажиглаж байв. Юрик тэр өрөө өөрийнх нь талаар Питер бүхнийг мэдсэн Фелишиад хэлсэн ба Фелишиач түүнийг цагаахан хүн байгаагүй ч Питерийн бодож байгаагаас ч илүү сайн хүн байсныг түүнд хэлнэ. Бен Юрик бүхэл зүйлээ Фелишиад ярьдаг байсан бөгөөд бүхнийг илчлэх болсон шийдвэр нь ч Питертэй холбоотой байв. Фелишиа Сефнисээ нэгэн цүнх гарган ирж Юрикт ямар нэгэн зүйл тохиолдвол зүнхээр юу хийхийг Питер хамгийн сайн мэднэ хэмээн Фелишиад захин үлдээжээ. Энэхүү зүнхэнд Гоблинтэй холбоотой бүх мэдээлэл, гэрэл зургууд, нотлох баримтууд байх бөгөөд Фелишиа Питерт бүхнийг өөрөө хийхийг хүнд ч итгэж болохгүйг захин явуулдаг. Питер өрөөндөө Юрикийн талаар бодож, энэ бүх мэдээлэл 6 сарын өмнө ил болсон бол авгах Бен амьд байх бай чимээн харамсаж бас гашуудан сууна. Юрикийн оршуулган дээр цөөн хідэн хүн ирснээс Jameson ба түн рүү жигшин харах Фелишиа нар байв. Мэдээж Питер Фелишиагийн хэлсэнд санаж Джеймсонд итгэж болохгүйг санана. Учир нь Джеймсны ярианаас Питер Spider-Sense-ээр ямар нэгэн аюултай зүйлийг мэдэрч байсан юм. Энэ цагаас эхлэн шөнө бүр Юрикийн мэдээллийг ашиглан Spider-Man Goblin-тэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаануудыг зогсоож олонд ч танигдаад амьдсан байв. Учир нь мэдээж Джеймсон Daily Bugle сониндоо Spider-Man-ыг шүмжилж эхэлсэн юм. Нөгөө талд үйл ажиллагаанд нь аюул учруулад буй Spider-Man дууралсан Goblin байлаа. Тэрээр Spider-Man-ыг олуулахаар хэн гэдгийг нь мэдхээр хүмүүс ажилуулна. Харин Goblin, Felicia эсвэл Юрикийн туслахчаал Spider-Man-тэй ямар нэгэн холбоотой гэдэг хар хэдийн төрсөн байсан юм. Гэтэл Огс хэд хоногийн өмнө The Black Cat дотор Peter Parker Felicia-гийн өрөө рүү орохыг харснаа санаж Goblin-д хэлдэг. Хүн алд сонин гарчиглангаа Джеймсны өрөөний гэрэл унтраастай байхыг анзаарч түүний өрөө рүү орохоор шийднэ. Гэвч өрөөнд орох үед Джеймсон буудуулсан байдалтай байсан бөгөөд энэ бол комикны эхлэлд болсон үйл явдал. Spider-Man зүгтах замдаа суманд оногдсон бөгөөд шархаа цэвэрлэх зур энэ бүхэн өрх байсныг ойлгодог. Гэвч бүх зүйл сэжигтэй байсан бөгөөд Юрикийн баримтуудаас түүний дагагч нарын мэдээллийг уншина. Гэвч нэгэн хачирхалтай зүйлийг олж харан шууд л цогц хадгалах байр руу очиж Джеймсны цогцыг шалгадаг. Түүний нүрэнд хүрэх үед гарын мөрөлдөж байсан бөгөөд тэрхүү цогц Джеймсон бус Джеймсны дүр тувирсан камелеон байсан юм. Харин жинхэнэ Джеймсон Гоблин алидийн хорсон бөгөөд Фелишиагч бас авчирсан байлаа. Харин Гоблин Питер Паркерт үлдсэн цорын ганц гэр бүл болох аав эгч Мэйг авчруулахаар үл чүрийг явуулсан юм. Үлчир аав эгч Мэйн дээрээс гинт дайрч нөхрийнх нь хамттай байсан гэлэн сүрдүүлнэ. Энэ үед Spider-Man орж ирэн түүнийг тавьж явуулахыг шаардахад Мэйн хүзүүг хугалахаас өмнө зогсоож чадах эсхийг түүнээс асуув. Мэдээж тийм хэмжээний хурд Spider-Man-д байхгүй. Гэхдээ өөр зүйл чадна.
Spider-Man шууд лав гахынхаа бууг гаргаж ирэн Vulture-ыг хорон түүний өшөөг эцэст нь авч чаддаг. Аав эгч мэн ямар ч зэвсэггүй хүнийг хороосонд бухимдаж Spider-Man-д урам нь угарсан хэлнэ. Түүнийг амиа алдаж болох байсныг хэлсэн ч May дэндүү сайн хүн байлаа. Юрикийн цуглуулсан материалын ачаар Spider-Man тэдний хаана байгааг төвөггүй олсон юм. Энэ үед Felicia дөнгөж ирж байсан бөгөөд торон торигдож байсан Jameson гараад маш их гайхдаг. Goblin түүнийг яагаад гайхаж байгааг сонирхож түүнийг алуулахаар Spider-Man-ыг хөсөлсөн эсхийг асууна. Харин Felicia Goblin-оос чи түүнийг алуулахаар Jameson хөсөлсөн шиг үү хэмээн зөрүүлэн асуув. Учир нь Jameson Юрикийг бодох үед Felicia түүнтэй хамт гэртэн байсан бөгөөд Юрик амжиж бүх материалаа түүнд өгч амжсан юм. Харин Felicia аврах шатаар амжиж ухсан бөгөөд өнгөрсөн шөнө Юрикийн өшөөг авахаар Jameson-ийн өрөөнд очиж өөрийн гараар түүнийг буудсан юм. Тэр Goblin шиг бохир ажиллаа хин нэгнээр хийлэгдэггүй. Онож буудснаа ч бас сайн мэдэж байгаа. Тиймээс л торон доторх Jameson гараад гайхсан юм. Харин Goblin түүнийг Jameson бус өөрийнх нь хүн Chameleon байсныг хэлж хажууд нь байсан Craven дүү нэгмэн эмэгтэй гарт амиа алдсанд харамсаж байлаа. Өөрийнх нь хүнийг хороосон учраас заавал шийдвэрлэх ёстой гэж Goblin Felicia-г барин авдаг. Гэвч Felicia Goblin-ийн нүрэнд алгадах бөгөөд хазар дээр нь жижиг хагархай үүсдэг. Бүх зүйл ортохоос өмнө Spider-Man хөдөлж эхлэх бөгөөд Ox, Craven, Montana нар руу эхэлж дайрна. Энэ үед Goblin Felicia-г барьцаалж Jameson-ийн хажууд оронд байсан барыг суллаж орхидог. Яг ч аргагүй болсон Spider-Man тэрхүү бартаа тулдаж Jameson-г суллан Goblin-ийн араас аль болох хурдан явахыг хичээнэ. Гэвч түүний өмнө Craven дахин гарч ирэх бөгөөд Peter хажуу шилэнд байсан алзнуудын нууцыг хинээс ч илүү мэдэх учраас шууд л шилийг хагалж алзнууд харин Craven-г хазаж эхэлдэг. Spider-Man Goblin-ийн араас нэхэн очиход тэд анх удаага нэгнийхээ багийг тайлж жинхэнэ царайгаа харлцсан юм. Энэ үед л Norman Osborn-ыг яагаад Goblin гэж дууддаг болсныг Peter ойлгоно. Тэд хоорондоо буу булаацалтаж Norman Osborn-ы хүүхэд нас гадна төрхөөсөө олж хэрхэн сүрсэн түүнээс болж амьдрал нь яаж өөрчлөгдсөн талаар Peter Parker-т ярив. Peter арай гэж бууг өөрийн болгох ба бууга түн рүү тулгахад нүдэнд нь Юрикийн үхэл, авга ахын үхэл, хамгийн сүүлд May хэлсэн үг тэрхүү дүр зураг харагдаж Goblin-ыг хорохоос татгалздаг. Гэсэн ч Goblin бууг шүүрэн авч Peter рүү буудахаар оролцсон ч бууны хошууг алзны дор таглаж бас л бүтлгүүтдэг. Харин Goblin-ийн өмнө алзанд бүрхүүлсэн Craven гарч ирэх бөгөөд Craven-ч тэр Goblin-ч тэр алзнуудад хазуулсаар ус руу орон тэдний дулаан өндөрсөн юм. Энэ явдлаас 2 сарын дараа Felicia өрөөндөө гэмт хэрэгтнүүд, хотын дарга, цагдаа нар гээд энэ хотын ялдарсан бүхнийг илчилсэн Daily Bugle сонины нийтлэлийг уншин сууна. Өрөөнд Peter Parker орж ирэх бөгөөд материал дундаас Yurik Felicia хоёрын зургийг олж Felicia өгөхөөр ирсэн байлаа. Peter Felicia-гаас яагаад Yurik-ийг орхиж Goblin-тэй харилцаа үүсгэсэн талаар асуухад энэ бүхэн маш урт түүх хэдэж Peter-т ямар ч хамаагүй болохыг хэлэн түүнийг явуулдаг. Урт удаан үргэлжилсэн өвөл дуусч хотод сайн сайхан цаг ирж байлаа. Авга ихч May иргэдэг уриалнуудах ажлаа хийсээр ба муу хүмүүс байсаар байгааг тэр мэдэж байсан юм. Харин Daily Bugle сонинд нацистуудын талаар мөн доктор Otto Octavius Атлантисыг хайх хайгуулын багт нэгдсэн талаар нийтлэлүүд харагдана. Spider-Man муу залуус мангасууд арилаагүй тэдний эргэн тойронд байсаар байгааг маш сайн мэдэж байлаа. Гэвч бүх зүйл зүгээр. Учир нь тэдэндээ зэрэгцэн сайн залуусч бас бий. Эцсийн эцэст сайн залуус л ялдаг юм. Энэ хүртэл бичлэгээ үзсэн та бүхэнд баярлалаа. Энэхүү сонирхолтой Spider-Man-ийн хувилбар бусад хувилбаруудтай чадварын хувьд бараг л ижилж гэлээ. Ханаар авирахын оронд паркур хийж, органик тор гаргадгаараа онцлог. Мөн мэдээж буу ашигладгийг нь мартаж болохгүй. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe-а дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.